Өнөөдрийн бичлэг дээр та өөрийнхөө даалт ухамсарт болон хүүхдийнхээ даалт ухамсарт амжилтын үрийг баталгаатай суулгах найдвартай нэг шалгарсан аргыг танилцуулах болно. Бүхий л амжилтанд хүрсэн хүмүүс өөрийнхөө ном болон сургалт семинар дээр хэлдэг үг нь хэрвээ та өөрчлөгдөхийг хүсвэл, өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсвэл хамгийн түрүүнд даалт ухамсараа өөрчлөх хэрэгтэй гэж хэлдэг шүү дээ, тий. Гэхдээ даалт ухамсараа өөрчлөх гэдэг нь жоохон хийсвэр байдаг. Яг яаж өөрчлөх юм бэ гэдэг нь тодорхой бус байдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэг дээр бол найдвартай аргыг танилцуулах болно. За энэ арга бол маш энгийн арга хэрнээ үр дүнтэй арга байгаа. Ямар арга вэ гэхээр амжилтанд хүрсэн хүмүүсийн бодит түүх намтрыг унших арга байгаа. За яагаад энэ амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг унших нь бидний даалт ухамсарыг өөрчилдөг вэ гэхээр энэ Солонгос бестселлер болжсэн Урсгал сүрэгч гэсэн энэ ном дээр гардаг. За энэ ном дээр бол бидний тархин дотор байдаг толин нейрон гэж системийн талаар танилцуулдаг. Энэ толин нейрон гэдэг нь болохоор та яг өөртөө тохиолдоогүй ч гэсэн юу харж ийн, юу сонсож ийн, үзэж харж байгаа зүйлээ өөртөө тохиолдож байгаа юм шиг хүн мэдэрч идэг. За энгийн нэг жишээгээр үзэх юм бол таны нэг гарын зүссэн хүнийг харлаа гэж бодъё. Таны гар биш, нөгөө хүний чинь гар. Гэхдээ л бид нэр гарын зүсэгдсэн цус гарч байгаа хүнийг харах юм бол дотор арцганзэн шүү дээ, тий. За өөр жишээ хэм бол уйлж байгаа хүнийг харахаараа бид нэр дагаад бониглаад идэг, баярлж байгаа хүнийг харахаараа дагаа баярлаад идэг. За хүүхдүүд бол зурагтаар супер мемтэй кино үзэх юм бол дагаал орилоод идэг шүү дээ, тий. Энэ бол бидний тархин дотор байдаг толин нейрон гэдэг систем ажиллаж байна гэсэн. Хүн өөртөө тохиолдоогүй ч гэсэн өрөөл бусд тохиолдож байгаа зүйлийг харснараа, сонснороо өөртөө тохиолдож байгаа юм шиг хүлээж авч идэг. Энэ ном дээр бол та одоо яг ямар нөхцөл байдал байна? Та тэгээ хаана хүрэхийг хүсэж байна? Тантай адилхан нөхцөл байдлаас таны хүрэхийг хүсэж байгаа газар хүрсэн хүний 50 түүхийг уншихад л таны даалт ухамсар бүхэлдээ өөрчлөгдөх болно гэдэг. Яг гэвэл энэ одоо амжилтанд хүрсэн хүн одоо Эйнштейний түүхийг ч юм уу, Моцартын түүхийг ч юм уу уншснараа тархин дотор маань энэ хүмүүстэй адилхан би энэ нөхцөл байдлыг туулсан юм шиг мэдэрнэ гэсэн үг. Миний туршлага юм шиг тархин дотор маань байна. Тэгээд яг энэ хүмүүст тулгарсан хэцүү зүйл миний амьдралд тулгарх юм бол тэр зүйлийг би аль хэзээний даваа туулчихсан юм шиг л даван туулна гэсэн үг. Энэ бол бүр амар гоё нэг Who Was гэсэн цуврал Америкийн хүүхдүүдийн заавал уншдаг одоо амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх намтрыг бичсэн юм цуврал байдаг юм лээ. Америк хүүхдүүд заавал уншдаг. Тэгэхээр тэдний даалт ухамсар бол ингээ амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхээр бол дүүрэн баялаг байна гэсэн үг шүү дээ, тий. Аз болоход ингээ монгол хэлээр орчуулагдсан юм билээ. Тэгэхээр та өөрийнхөө болон хүүхдийн даалт ухамсарт амжилтын үрийг суулгахыг хүсвэл ялангуяа хүүхдийн тархинтэй суулгахыг хүсвэл энэ цувралыг бас авч уншуулаарай. Жишээ нь одоо миний хувьд бол энэ Эйнштейний түүхийг уншсан байгаа хгүй. Энэ дээр бол Эйнштейний түүхийг уншиж хахад хүүхэд насндаа муу сордог байсан юм байна. Хүүхэд насндаа бүр өгдөө цогдөө гэсэн болоод аав ээж нь өвчтэй юм болов гэдээ бүр эмнэлэгт үзүүлжсэн. Гэх мэтчлийн түүх нь байгаа хгүй. Тэгэхээр энийг уншсанараа одоо жишээ нь хүүхэд энэ номыг унших юм бол одоо би хэрвээ муу сурж ийлвэл Эйнштейнийг харалтаа хүүхэд ахта муу сурдаг гэсэн хэрнээ бүр физикийн салбарт Нобелийн шагнал авцсан явж байгаа сте. Тэгэхээр одоо би өнөөдөр муу сурч исэн ч гэсэн энэ маань ямар нэгэн тэр миний ирээдүйд нөлөөлөх том асуудал биш юм байна гэж хүлээж авна гэсэн. Яг гэвэл бодит жишээг нь үнэхээр одоо муу сурж исэн ч гэсэн ирээдүйд амжилтанд хүрсэн хүний бодит түүх намтрыг миний тарих даалт ухамсар маань мэдж байгаа учраас тэр жижиг зүйлсийг ямар ч асуудал гэж хүлээж авахгүй гэсэн. Тийм учраас хүүхэд ч вэ насанд хүрсэн хүн ч вэ даалт ухамсараа өөрчлөх найдвартай арга бол амжилтанд хүрсэн хүний 50 түүхийг унших юм гэсэн байлээ. Тэгэхээр энэ номыг бас танилцуулж гин хэрвээ та өөрийнхөө хүүхдийн даалт ухамсарт амжилтын үрийг суулгах юм бол энэ цувралыг Who Was гэсэн ийм цувралгаа бүх номын дэлгүүрүүд байгаа юм лээ. Энийг уншуулж үзээрэй. За тэгвэл үнэхээр ингээд амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх намтрыг уншаад амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүс байгаа мó гэдэг нэг сонирхолтой шүү дээ, тий. За мэдээж байгаа. Юу гэж байхгүй юмыг худлаа ярих хэрэгтэй, тий. За жишээ нь ингээд Нобелийн шагналтнуудын хаант улс гэж нэрлэгдэх Шикаго их сургуулийн тухай энэ ном амжилтанд хүрсэн гайхамшигт Байндер гэсэн энэ ном дээр гардаг. За энэ Нобелийн шагналтнуудын хаант улс гэж нэрлэгдэх энэ Шикаго сургууль 1890 онд байгуулагдсан гинэ. Тэгээ 1890 онд байгуулагдаад 1929 он хүртэл бол энэ бол зүгээр онц сонирхолгүй зүгээр л нэг энгийн их сургууль байсан. Тэгээд 1929 онд болохоор Роберт Хочинс гэдэг хүн энэ сургуулийн захирал нь болоод тэгээ захирал нь болсныхаа дараа Мортимер Эдлер профессороос болохоор зөвлөгөө авсан байна. Энэ сургуулаа одоо илүү сайн гайхалтай болгохын тулд бид нэр яах ёстой вэ гэсэн зөвлөгөө авсан. Тэгсэн чинь зөвлөгч нь болохоор ингэж зөвлөсөн гинэ. 100 сонгодог зохиолыг алтан ёсоор заавал оюутнуудаа уншуулаа. 100 сонгодог зохиолыг алтан ёсоор оюутнуудаа заавал уншуул. Тэгээд тэдгээрийн дундаас өөрийн үлгэрлэн даган дуурайх нэгнийг олох гэсэн даалгавар өгөө гэж зөвлөсөн байна. За ингэж түүхийг уншуулснаас хойш энэ сургууль гайхамшиг болсон юм байлээ. Ингэсэн байна. Сонгодог зохиолууд доторх агуу хүмүүсийг олж харж тэднэртэй холбогдож даган дуурайх уг үйл явцын үр дүнд тус сургуулиас 85 төгсөгч Нобелийн шагналын эзэн болсон. Нэг л сургуулиас бүр 85 Нобелийн шагналтанд төрсөн гинэ. Тэгж төрсөн шалтгаан нь бол тэр сургуулиуд бол онцгой зүйл байгаагүй. Гэхдээ сургуулийнхаа оюутнуудад бүгдээрэнд нь 100 сонгодог зохиолыг уншуулад тэр сонгодог зохиол дотроос
Өөрхөн даган дуурайх хүсэж байгаа хүнийг олоорой. Тэгээ тэр хүмүүсийгээ даган дуурайгаараа гэсэн даалгаврыг өгсөний хүчин дээр ийм их амжилт гаргасан гинэ. Тэр хүн гэдэг амьтан угаасаа одоо ямар нэгэн зүйлээс сэтэл аваад тэр хүнтэйгээ би адилхан болмоор байна гэсэн ямар нэгэн сэтэл авсны үндсэн дээр бол өөрчлөгддөг шүү дээ. Тийм ч болохоор зарим сэтгэл зүйн ном дээр бол тэгчгсэн байт юм лээ. Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн ингэж нүн замаа алддаг шалтгаан нь одоо жоохон байхдаа бол аав ээжигээ аюу агуу гэж хүүхдүүд итгэдэг юм л да. Тэгээд аав шиг хүн болно, ээж шиг хүн болно гэдэг. Харин өсвөр насны дээр хүрээд өөрсдөө юмны сайн мууг ялгадаг болоод ирэхээр аав ээжийнхаа сайн муу талыг ч юм уу багшныхаа сайн муу талыг хараад өөрийн гэсэн даган дуурайх хөнгүү болснороо хүүхдүүд болол ингэж одоо аав ээжийнхаа үгийг сонсгоо болж өсвөр насндаа бол ингэж буруу замаар орох магадлал өндөртэй байдаг гэдэг. Харин яг тэр үедээ бид нэр ингээд даган дуурайх хүнтэй байх юм бол одоо аав ээжийнхээ сул талыг харсан ч гэсэн одоо өөр нэг амжилтанд хүрсэн хүн байгаа штэ. Тэр хүн бол энэ үед ингэхгүй байсан. Би аав ээжээсээ магадгүй аав ээжээсээ илүү тэр хүнтэй адилхан болно ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлсүүдийг хийх боломжтой гэж үздэг. Тийм болохоор бидний тархин дотор амжилтанд хүрсэн хүний маш олон түүх намтар байснараа бид нэр жижиг одоо саад бэрхшээлд болов бүдрэхгүй ялангуяа өсвөр насны хүүхдүүд ч юм уу өсвөр насныхаас доод түвшин байх тусмаа сайн л та. Аль болохоор бага байх тусмаа л ер нь амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг маш олон удаа уншвал зүгээр юм байлээ. За тэгээд тэгвэл ямар ном унших вэ гэх юм бол энэ Америк хүүхдүүдийн заавал уншдаг шалгагдсан энэ зохиолыг уншвал зүгээр. За энэ зохиол гэж хэлэхээс илүү яг хүний намтар учраас зүгээр нэг одоо кино ч юм уу тий яг бодит амьдрал дээр байгаагүй зүгээр хийсвэр зүйлийг уншуулах нь бол учир дутагдaltaй. Яагад гэвэл тэрийг уншаад хүүхэд бол за эн чинь зүгээр л кинон дээр гардаг штэ. Эн чинь зүгээр л номны баатар штэ. Би юм биш штэ гэж боддог. Тэгтэл эдгээр хүмүүс бол яг бодит амьдрал дээр байсан яг бид нартай адилхан амьдралын замналыг энгийн амьдралыг туулж байсан ч гэсэн ийм өндөр амжилтанд хүрсэн гэдэг яг бодит түүхийг уншсанаар хүүхдүүд яг тэрэндээ бүр сэтэлжээд алд хумсрах нь өөрчлөгдөнө гэсэн. За зөвхөн хүүхэд ч гэлгүй бид нар ч гэсэн амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг олон унших тусмаа сэтэлжих болно. Тэр нь яг бодит намтар байх юм бол сайн байгаа. Тийм учраас өнөөдрийн бичлэг дээр бол энэ номыг танилцуулж байгаа. Энэ ном түрүүний хэлснээр бол New York Times-ийн бестселлер ийм ном байгаа. Энэ ном одоогоор монгол хэл дээр бол 28 цуврал нь орчуулагдчихсан байгаа юм байлээ. Тэгэхээр та өөрийнхөө даалт хумсрыг өөрчлөхийн тулд ялангуяа хүүхдийн даалт хумсрыг өөрчлөхийн тулд амжилтанд хүрсэн хүний энэ олон намтруудыг уншуулад үзээрэй. Миний уншиж үзсэн ийм намтар номон дундаас бол энэ хамгийн их таалагдсан байгаа. Маш товчхон өнхөн уншихад амар хэрнээ яг нөгөө хүнийхээ бодит түүхийг нь хүүхэд наснаас нь ахуулаад биччихсэн. Тэгээд энэ амжилтанд хүрэхэд нь юу нөлөөсөн бэ гэсэн сэдлүүдийг биччихсэн байлаа. Тэгээ миний хувьд бол одоогоор энэ Эйнштейнийхыг уншицсан явж байгаа. Эйнштейн бол хүүхэд наснаа муу сурдаг байсан. Аав ээж нь одоо өвчтэй гэж боддог байсан гэх мэтчлэнгээр тэрийг уншихад бол маш гоё сэдлийг авч илээ. Зүгээр л насанд хүрчихсэн би уншихад хүртэл энэчнээс маш гоё сэдлийг аваад тэгээд энэ хүн одоо өөрийнхөө физикийн салбарыг судлахын тулд мөнгөгүй байсан ч гэсэн ажил хийлгүүгээр энэ салбартаа үнэж байсныхаа хүчинд Нобелийн шагналыг хүртсэн гэх мэтчлэнгээр тэрийг нь уншихад бол зүгээр насанд хүрсэн би хүртэл маш их сэтэл урам зоригийг авч би гоё Эйнштейний энэ талыг нь дуурайх юмсан гэсэн сэдлийг авсан учраас хүүхдүүдэд уншуулах юм бол гайхалтай эерэг нөлөө үзүүлнэ. Тэгээд бүр хүүхдийн даалт ухамсарт амжилтын үрийг суулгах үрийг нь гэж ааш тий тэр үр нь бол яалтчгүй амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар байдаг учраас та өөрхөн хүүхдийн даалт ухамсарт нь амжилтын үрийг суулгахыг хүсэх юм бол хүү бас гэсэн энэ цувралыг уншуулад үзээрэй. Энэ бол бүх номын дэлгүүрүүдэд байгаа.